За мэдээж орж ирж байгаа санаачлаг зөв зүйлөөг л дэмжиж явнаа. Гэхдээ бас асуудлууд байгаа. Бид нар бүгдээрээ мэдж байгаа. Одоогоос 12 жилийн өмнө Улаанбаатар хотын иргэдийг сайжруулсан шахмал түлш нэрээр шинэ үйлдвэрүүдийг татвар төлөгч нарын мөнгө буюу улсын төсөв, нийслэлийн төсөв дээр хэдэн зуун тэрбум төгрөг тавиад бид нар 10 гаруй жил сайжруулсан шахмал түлш хэрэгэлсэн. Маш их шүүмжлэлийг дагуулсан. Маш их олон иргэдийн эрүүл мэнд, амин нас, эд хөрөнгө гэд олон асуудлууд өнгөрсөн. За одоо бид нар дараачийн сайжруулсан утаагүй гэдэг түлшний үйлдвэр барих гээд ингээд төсөл эхлүүлж явах шиг байна. Сая бас Налах дүүргийн засаг дарга бөгөөд төлөөлөгч хэлж шít. Өнгөрсөн жилүүдэд бид нар энэ сайжруулсан шахмал түлшгээд том үйлдвэрүүд бариад олон хүнийг ажлын байраар хангаад ингээд байж байгаа шүү дээ. Одоо тэгээд тэднэрийг бид нар яах юм? Дараачийн шинээр барих гэж байгаа сайжруулсан энэ нүүрс пролиозын энэ төсөл маань өмнөх сайжруулсан шахмал түлш шиг тааруухан утаа их гаргадаг, иргэдээ хордуулдаг ийм төсөл болгочихгүй тулд ямар анхаарлыг, ямар хяналтыг тавьж ажиллаж байгаа вэ? Шинээр байгуулна гэдэг чинь ойролцоогоор 300-аас 320 орчим тэрбум төгрөгийн төсөл гэж ярьж байна. Энэ бол бас бага мөнгө биш л дээ. Тэгэхээр энэ тал дээр цаашид бас анхаарна үзье. Биднэрт бол гашуун туршлага байгаа шүү. Өмнөх сайжруулсан шахмал түлшний муу бас жишээ бас байгаа шүү. Тэгэхээр тэрийг бас дахин давтчихгүй байх тал дээр асуудал хариуцсан дарга нар маань, албан хаагч нар маань илүү анхаарал хандуулж ажилласаа гэдэг саналыг хэлье. За баярлалаа. За Улаанбаатар түншлэлт төв компани төсөл хөгжилтийн албаны дараа суугарна юм. Нүүрс Пиролизийн үйлдвэр болон байгалийн хийгээд хоёр төслийг түншлийн төслөлийн жагсаалтанд байж байгаа нэрийг өөрчилж байгаа. Яг энэ асуудлын дараагаар эдгээр төслүүдийг тус бүрдэн төр хувийн хөвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эсэх асуудлыг та бүхэн танилцуулах юм аа. За төлөөлөгчийн асуулттай холбоотойгоор товчхон мэдээлэл өгье. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 1/01 дугаар тогтоолын хавсралтаар баталсан нийслэл түншлэлээр хэрэгжүүлэх төслийн 34-р хагас коксын үйлдвэр нэртэйгээр түншлийн төсөл туссан байдаг. За энэ төслийн бүрэн шинжилгээ хийх явцад Монгол улсын ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. За мөн засгийн газрын тэмдэглэлээр тухайн үйлдвэрийг Нүүрс Пиролизийн үйлдвэр нэртэйгээр хэрэгжүүлэхээр төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр холбогдох шийдвэрүүд гарсан байгаа. За ерөнхий төслийн мэдээлэл болохоор энэ үйлдвэрийг Багнуурын хөрөн нүүрсний уурхай ордыг түшиглэн байгуулах юм төсөл байж байгаа. Нийтдээ жилдээ 1.8 сая тонн хөрөн нүүрсийг боловсруулад 600 мянган тонн хагас кокс, 82 мянган тонн давирхай, түүхий пиролизийн хий гэсэн ийм 3 төрлийн бүтээгдэхүүнийг гаргана. Үүнээс хагас коксыг бол иргэдийн хэрэгцээнд түлшний зориултаар нийлүүлнэ. Давирхайг бол үйлдвэр борлуулад өөрснийхөө хөрөнгө оруулалтыг нөхөх энэ зориултаар ашиглана. Түүхий пиролизийн хийг бол хажуудаа тухайн үйлдвэр маань 40 мегаваттын цахилгаан дулааны хийгээр ажилладаг ийм станцтай байна. Энэ станц дээрээ 14 мегаваттыг өөрийн хэрэгцээнд ашиглаад 26 мегаваттыг улсад нийлүүлэх ийм үйлдвэр байх юм аа. За төслийн
одоо яг хөгжүүлэлтийг хариуцж ажиллаж байгаа Эрдэнэс Монгол нэгдлийн охин компани Эрдэнэс ÜТБ компани төсөл хөгжүүлэлт удирдлагын газрын дарга Ган Хуйг байна. Төлөөлөгчийн асуултанд нэмэлтээр тайлбар өгье. За төслийн явцыг бол сая бас товчхон ерөөдөө ярьсан баг. За энэ төслийг бол нийслэл болон Эрдэнэс Монгол нэгдэл одоогоор бол одоо Чингис хаан Баялгийн цаа нэгдэл болсон хамтраад за мөн түншлэгчтэй хамтраад хэрэгжүүлэхэд төлөвлөлөө явж байгаа. За төслийн үндсэн одоо суур бэлтгэл ажлууд бол бүрэн хангагдсан. Техник эдийн засгийн үндэслэлүүд холбогдох яам газруудаараа батлагдсан. За одоо бас байгаль орчин наривчсан үнэлгээ нь хийгдэж явж байгаа. Мөн одоо газрын асуудал нь бүрэн шийдэгдсэн ийм явж байна. За бид бол энэ төслийг бол одоо төр үеийн үеийн түншлэлээр хэрэгжүүлэх зүйтэй юмаа гэж үзсэн. За үүний араас бас танилцуулагдах асуудал дээр хэрвээ бас шийдэгдээд эрдийн хурлаас бас эрх нь олгодоо явчих юм бол одоо түншлэгчээс онгон шалгаруулад ингээд төсөл эхлэхэд бүрэн бэлэн болсон юм байж байгаа. За төслийг бол бидний тооцоололоор бол энэ оны 4-р улирлаас бол хэрэгжүүлж эхэлнэ. За ингээд бол 2028 оны 1-р улиралд бүрэн ашиглалтанд оруулаад за Агскоксоо үйлдвэрлэж эхэлнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За мөн төсөл ерөнхийдөө хэрэгжснээр өөрөө ямар үр дүн гарах юм бэ гэхлээр за тухайн төсөл бол жилдээ бол 600 мянган тонн хагас коксыг бол үйлдвэрлэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын хэрэглэгчдийг 100% бүрэн одоо дотоодод үйлдвэрлсэн хагас коксоор хангах юм боломж бүрдэнэ. За нөгөө тэгвэр хагас коксын манаас үн буурахаар байгаа. За бид бол одоо бол импортоор бол бас өндөр үнээр хагас кокс авч байгаа. Энэ дээр бол одоо зөрүү мөнгө тийм татаасыг бол нэлээд хэмжээгээр өгж байгаа. За энэ дүн маань өөрөө ерөнхийдөө 50-аас 70 орчим хувиар буурах 1 тонны хагас коксын өртөг маань 280 мянган төгрөгөд ирэхээр ийм тооцоол хийгдсэн. Тэгэхээр жил тутамд өгж байгаа одоо зардлууд маань бас мөн багасах ийм төлөвлөлт хийгдэж байна. За мөн туршилтын ажлуудыг бол олон үе шатанд бол хувааж хийсэн. За өмнө нь бол одоо олон жилийн хугацаанд Багнуурын уурхаа дээр 4-5 удаагийн туршилтууд бол хийгдэж ирсэн байгаа. Бүгд амжилттай болж ирсэн. За энэ төслийн тухайд бол бас 4 үе шаттайгаар лабораторийн туршилтууд, технологийн туршилт, хагас үйлдвэрлэлийн туршилт гээд хамгийн сүүлд бол 360 тонн дээжин дээр бол технологийн туршилтуудыг яг үйлдвэрт нь хийгээд за яг Багнуурын нүүрснээс одоо Монгол улсын стандартыг хангасан сайн чанарын төлш бол үйлдвэрлэж болж байна гэсэн ийм үр дүнгууд гарсан юм байгаа. За баярлалаа.